Улсын хурлын аж үйлдвэрчлэлтийн бодлогын байнгын орноос байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох Улсын хурлын 11 гишүүн Монгол улсад хэрэгжиж буй мега төсөл газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт төслийн хэрэгжилтийн явцтай танилцлаа. Төсөл хэрэгжүүлэгч компаниас гадна төслийн менежментийн зөвлөх бүгд найрамдах Энтэг улсын Engineers India Limited болон ерөнхий гүйцэтгэгч Mega Engineering and Infrastructure Limited компани удирдлагууд төслийн хэрэгжилт явц төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч үйлдвэрийн талбайд өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлыг танилцууллаа. Үйлдвэрийн эхний багц ажил бүрэн дуусч 2024 онд ашиглалтанд оруулсан. Харин одоогийн байдлаар анхдагч технологийн болон дагалдах байгууламжууд, дулааны цахилгаан станцын барилга байгууламжуудын барилга өгсөлттэй ажил эрчимтэй өрнөж байна. Үйлдвэрийн дагалдах туслах тоног төхөөрөмжөөс яг үйлдвэрийн технологийн барилга байгууламжууд руу орж байгаа pipe rack буюу шугам хоолой стакатны барилга өгсөлтийн ажил дээр ирсэн байна. За энэ бол яг ард харагдж байгаа болохоор pipe rack 1 буюу шугам хоолой стакат 1 гэж байна. За энэ дээрээс эхлээд энэ болохоор шугам хоолой стакатны энэ ган бүтээцүүд маань бүгдээрээ үйлдвэрлэгчээс яг бэлэн болж ирээд талбай дээр биднээс яг угсралтын ажлуудаа хийгээд явж байгаа. Манай тэр үйлдвэрийн засвар механикийн цех дотор бас хийж байгаа. Ингээд зэрэг гадаадаас зэрэг авч ин өөрсдөө дотоод үйлдвэрлээд угсрах ажил гэдэг бол том болтуудаар боогоод маш их хурдан хийгдэх ажиллаа гэж байна. Үйлдвэр ингээ баригдаад дуусахад орох хэдэн тонн ган болов? Гангаар хийж байгаа тоног төхөөрөмж дээр оруулахгүйгээр зөвхөн энэ стакат тэгээд дээрэс нь энэ арматур тийм үү тэрэн зориулсан ган хийцэн гэхэд ойролцоогоор 78 мянган тонн ган болж байгаа. За нефт химийн салбарт их байгууламж гэж хэлдэг, mother unit гэж хэлдэг байгууламж бол нэрлэгийн байгууламж. Энэ бол бүх үйлдвэрт байдаг. Тийм үү? Түрүүний бидний ярьсан гүн боловсруулалтын технологи гэдэг бол олон төрлийн факторыг авч үзчихэд энэ үйлдвэртээ ямар гүн боловсруулалтын технологи хийх вэ гэдгийг шийдэж болдог. Энэ энгийн нэрлэгийн байгууламж, вакуум нэрлэгийн байгууламж бол бүх үйлдвэрт байна. Дистаралийн хувьд ингээд инженерчлийн ажил дуусаа, модель дуусаад энэ түрүүний стакатын ажил явж байна. Түүний дараа бол энэ колон байж гэн, баахан даралтад цав байж гэн, компрессор байж гэн, носоос эдүүсэйгээ авчирч бол угсарна. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл нь бодиттой хэрэгжиж байгаа гэдэг утгаараа засгийн газрын төлөвлөсөн 14 мега төслийн хувьд хууль, гэрээ эрх зүй, технологийн шийдэл, тээвэр логистик, хүний нөөц гэд олон салбарт түүчэн болж нэг ёсондоо хүмүүс хагалж байна гэдгийг улсын хурлын гишүүд хэлж байлаа. Мянга сонсохоор нэг үзэж яг ингээд бодитоор харахаар бол ажлууд бол сайн явж байна. Ялангуяа өнгөрсөн оноос хойш маш эрчимтэй явсан юм байна. Цаашдаа анхаарах зүйл бол энэ мега төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ орчин худалдан авах ажиллагааг хурдан шуурхаа болгох тэр босод барилгын зөвшөөрөл ялангуяа энэ чинь хүндрэлтэй барилга байгуулалт байхгүй юм чинь онцгой барилга. Тэрний зөвшөөрлөөр их удсан талууд байгаа юм байна. 2-3 жил алдсан талууд. Энэ бүгд дээр нь улсын хурлын зүгээс, ажлын хэсгийн зүгээс анхаарах ёстой л гэж бодож байна. Миний хувьд дүгнж хэлэхэд бол ажил бол их сайн явж байгаа юм байна. Монголчуудын маань өсөн хүлээсэн Монгол төрийн бодлого 3 дахь шөршийн зээлээр бага хүүтэй зээлээр санхүүжиж байгаа энэ төсөл маань хурдан ашиглалтанд орж Монгол улсад шинжлэх ухаан ялангуяа газрын тосны шинжлэх ухааны бодиттой үр дүн эрдэмтэн мэрэгдлийн маань ажиллах гол талбар улсын энэ үйлдвэр маань хурдан ашиглалтанд ороосаа гэж хүсэж байна. Сүүлийн 2 дахь шатны гэрээг сойрхон батлах үгээр тэр бидний мэдээлэл ойлголт бол их өөр байсан. Яг үнэндээ бол төслийн энэ техник эдийн засгийн үндэслэл өөрөө зөв буруу юу. Дээрээс нь төслийн энэ үр өгөөж авсан урд дахь эхний шатны зээлийн үр ашиг бас зөв байна уугүй юу гэдэг тал дээр бол айгүй буруу мэдээлэлтэй байжээ гэж бодож байна. Тэгээд яг газар дээр нэрэхэд бол бас их үнэхээр том нүсэр том байгууламж энд бол бий болж байгаа юм байна. Энд бол нэлээд олон хүний хөшөлмөр орсон юм бүтээн байгуулалт бол хийж байгаа юм байна. Тэгэхээр зэрэг цаашлаа бид нар бол энэ Монгол улсын төр засаг талаас энэ орон нутгийн талаас за тэгээд энэ эндхийн ерөнхий гүйцэтгэгчийн компани аж ахуйн нэгжүүдтэйг бол маш сайн ойлголцож маш богино хугацаанд энэ үйлдвэр хурдан ашиглалтанд оруулахын төлөө бол хаанаасаа хийчих ёстой байна гэдэг ийм л зүйлийг бодож байна. Ковид ингээд сүндрэлтэй үед байсан. Тэр аль болох засгийн газар тэр улсын хурлын гишүүдтэй байнгын ороо ялангуяа мэргэжлийн байнгын ороо аж үйлдвэрчилгээ бодлогын байнгын ороонд дэмжиж ажиллах ёстой. Бид бас ингээд засгийн газар руу байнгын орооны тогтоол гаргаж өгсөн байгаа. Энэтэй холбоотойгоор ажлууд нэлээдчтэй явж байна гэж харж байна. Хараад ийм өргөн бүрэлдэхүүнтэй хэлсэн бэ гэхээр Дордог говь аймагт өнөөдөр Монгол улсын геополитикийн шинж чанартай хоёр том олон улсын төсөл хэрэгжиж байгаа. Энэ алтан ширээгийн газрын төслийн үйлдвэр хоёр орны хамтарсан
том мега төсөл учраас манай энтхийн талын нөхдүүд маань бас дэмжиж тусалж бид бас бодлогын талаас нь дэмжиж тусалж энэ хамтарсан том үйлдвэрийг дэлхийд дахин энтгэх Монгол хоёр юу хийж чаддаг вэ гэдгийг харуул ёстой гэж бодож байна. Газрын тус боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтанд оруулахар төлөвлөн ажиллаж байна. Төр засгийн зүгээс дөрвтэй шийдвэр гаргаж, үйлдвэрийг ашиглалтад орохоос өмнө хүний нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлэх түүхийдээ хангамжийг баталгаажуулах шаардлагатай байгааг их хурлын зарим гишүүн хэлж байсан юм а. Тэгээ газрын тусмын маань эрэл хайгуул олборлт гэдэг нь өөрөө хөрөнгө их шаардсан ажил. Зүүрлж хэлэх юм бол одоо нүүрсний компанид хөрсөө хуулаад нүүрсээ ил гаргаад энэ маань одоо бэлэн болж одоо хангагдтагтай адилхан өрөмдөж хайж энэ досоо одоо олборлох энэ процесс өөрөө хөрөнгө оруулалт хугацаа шаардсан ажил учраас нэг яаралтай л одоо энэ үндэсний баялагын сангийн хөгжлийн санд байгаа тэр 250 тэрбум төгрөг гэдэг юм уу те энэ одоо уулуурхаан баялагаас орж байгаа орлогоосоо эргэж энэ үйлдвэрлэхэд түүхийн эдийг бүрдүүлэхэд дотоодны үзүү бүрдүүлэхэд заашгүй хөрөнгө оруулалтыг бол төр заавал хийх ёстой гэж үзэж байна. Төслийн хэрэгжилт үйлдвэрийн бүтээн байгуулалт зарим тулгымцсан асуудлуудын талаар мэдээлэл сонсож газар дээр нь танилцсан их хурлын ажлын хэсгийн бүрэлдэхүүн холбогдох санал дүгнэлтэд энэ хаврын чуулганд багтаан танилцуулахаар төлөвлөж байгаа юм байна.